За орой минь ерөнхий сайд сая та бүхэндээ хэлж байна. Би өнөөдөр иргэдтэй нээлттэй мэдээ өгье гэсэн энэ хөднөөс энд ялангуяа байж байна гэж. Тэгэхээр энэ сүүлийн үед олон нийтийн дунд энэ баялагын хөрөнгийн зарцуулалт за энэ бас ерөнхийлөгчийн засварлуу шилжих гэж гэсэн энэ далд санаархал гэсэн юм энэ юмнууд бол засгийн газрыг бол яг огцруулахын том шалтгаан болсон гэж яриа гадуур их явж байна. Тэгэхээр та энийг аль нэг нь яг бодиттой аюул гэж бодож байгаа. Таны хувьд та амаргүй, байнга амаргүй гэж ярьдаг. Хаяны хувьд хамгийн амаргүй байсан энэ бодиттой аюул чи юу юм бэ? Энийг та иргэдэд нэг хэлээд өгч. За ухаан утгатай холбоотой асуудлыг улсын хурл руу тогтоол болгоод засгийн газар өргөн барьсан. За энэ асуудал бол бас их тийм том дөргөлд өгд юм билээ. Одоо их хурл дээр байгаа та хэд маань хилцэх баг. За яалтчгүй л одоо бас улсын хэмжээний бяртай юм. Өмнө нь одоо Эрдэнэтийн 49 гэдэг Эрдэнэлэг гэдэг хүнтэй тулжлаа. Ийм хэмжээний асуудал бол үүсэж байсангүй. Гашуун сухад ганц моттой холбоотой асуудал дээр хоёр улсын засгийн газар хоорондоо нэг компанийг оруулахгүйгээр тохирцсон. Энэ том дөргөлт болсон. Том юм. Хүчтэй юм. За энэ дээр ингээд нөлөө бүхий улс төрчид нийлээд блоклчлаар ордон дотор бол ялцгүй хүч алдчихна. За олон нийтийн анхаарал одоо туйлын сул зуны дэлгэр цагт энэс үйл явдал болж байна. За ингээд олон жил богшсон энэ асуудлаа бидний хувьд бүтэн одоо шийдвэрлэж чадахгүй ийм нөхцөл байдал руу улс төрийн зураг өөрөө орж байна. Харамсалтай. За энэ л өөрөө одоо дарангуулыг бий болгодог. Гишүүд мэдсэн ч хэлий гэсэн үгээ хэлж чадахгүй байх. Асуудлыг мэдж байгаа мөртлөө ард нь тохироо хийх. Ийм л асуудлаас урьдчилан сэргийлэх гэж уг нь парламентыг өргөдгсөн. За мэдээж энэ зөв буруу эсхийг цаг хугацаа харуулна. Буцаал бид нар олигарх бүтэц нэг хоёрхан хүний дохиураар шийдвэр гаргадаг Монголын төр үүсвэл эд хөрөнгө эрх мэдэл хэд цөөнх төвлөрөөд энэ өөрөө нийгмийн том донцлогоо олж харна. Тийм учраас ийм асуудлууд байна. Энэ өөрөө парламентын засаглалыг хүчгүүдүүлнэ. Парламент өөрөө асуудлаа шийдэж чадахгүй хэмжээний битгүү бол. Гүйцэтгэх засаглал маш их хүчгүй болж хувирна. Энэ өөрөө парламентын засаглалыг хүнд байдалд оруулах эрсдэл болно. Тийм учраас энэ дээр эрхэм гишүүд та бүхэн маань өргөсөн тангарагтаа бас үнэнч гал авч байгаа ганц хоёрхан хүнээ бас зэмлэгтэн зэмлээд дэмжигтэн дэмжиж байх нь цаашдын Монголын ирээдүйд чухал шүү гэж л хэлээ та одоо